Эрхэм үзэгчтэй хоёр амгалаг айлтгын Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын шууд нэвтрүүлэг эхэлж байна. Зочноо танилцуулахын өмнө би нэг өмнөтгэл богинохын хэдэн өгүүлбэр хэлэх гэсэн. Нилээд дээхэндээ нэг сонин сайтаас юм уншиж идэл ард түмнээсээ асуугаагүй бондын тухай баримт гэсэн гарчигтай тийм дүгнэлтүүд байл л та. Тэгэхээр би өөртөө бодож байгаа байхгүй би. Асуусан бол яах гэж. Асуусан гэж бодох юм бол би юу мэдэх ёстой, би юу гэж хариулах вэ? Харамсалтай надад хариулт олдоогүй. Тэгэхээр энэ бондын тухай, бондын зарцуулалтын тухай, хэрхэн төлөх тухай дэндүү олон мэдээлэл бидний толгой дээр аль нь чухам үннийг мэдхээ ажлаа. Энэ тухай судлаач бичсэн байна. Тийм ч учраас би өнөөдөр таныг буюу үзэгчдэд хэлэхэд эдийн засагч судлаач Отгочлууныг ярилцлагатай урьж хариулаад байна. Тэгэхээр өнөөдөр хоёулаа ямар нэгэн улс төрийн оролцоогүйгээр ерөөсөө өнөөдөр энэ нэг аль нь үннийг ойлгохын байсан энэ тоо яриа л гэж би таныг үрсэн. Тэгтээ урихтаа нэг ерөнхий асуултаас эхлэе. Ерөөсөө энэ дэлхийн улс орнуудын хувьд одоо энэ бондын нэрээр засгийн газрын одоо үр гэж яриад байна шүү дээ. Энэ ер нь дэлхийн дунджийнхаа хувьд гэдэг юм уу дэлгэцгийн улс орнуудад өөрийнхөө эдийн засгийн өсөлтөд ямар шүү юм харилцаа холбоотой байдгийг ерөнхий баримжаа байх уу? Юуны өмнө энэ чухал нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаа танд баярлалаа. Тэнд цэнхэр дэлгэцээр дамжуулаад үзэгчдөө энэ үчийн мэндийг хүргэе. За та асуулаа энэ бондын өр эдийн засгт одоо эзлэх хувь хэмжээ дэлхийн дунд ямар байд юм бэ гэд. Энэ дээр бол Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас бол байнга ингэж тайлан гаргаж идэг олон улсын стандартаар. Тэг ерөөхдөө бол нэг 60-аас 80% байгаа. Одоо тухайн улсын эдийн засагт эзлэх засгийн газрын өр бол 60-аас 80% байгаа. За манай улсын хувьд бол 55% байгаа. Тэгэхээр ер нь бол олон улсын дундаж түвшинд байна гэж ойлгож болж байгаа. Сүүлүүд нэг гадуур яригдаад байгаа нь нөгөө хувийн өрүүдийг оруулчихад байгаа юм л да. Одоо хувийн өр гэдэг нь засгийн газар буюу татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөхгүй тухайн компани өөрөө эрсдлээ даагаад тэр эрсдлийг хүлээгээд гаднаас одоо зээл авсан өрүүдийг оруулахаар манад бол нэлээд өндөр гараад байгаа л да эдийн засгаас авсан. Гэхдээ эргээд олон улстай харьцуулахад бол олон улсын түвшинд бол байгаа. Би нэг чухал статистик хэлмээр байна. 5 жилийн өмнө жишээлбэл манай ихэнх өрийн бараг 90% нь бол засгийн газрын татвар төлөгчдийн мөнгөөр баталгаажсан өр байсан. Одоо 100 төгрөгийн өртөө байлаа гэхэд 90 төгрөг нь бол засгийн газрын өр байсан. Одоо бол энэ байдал эрс өөрчлөгдсөн байна. Одоо манай нийт гадаад өрийн бараг 60-70% нь бол хувийн хвшлийнхэн автсан өр байгаа. Тэр энэ өрийг юу хэлж ийм нөхөр манайх ч нөгөө дунд одоо орлоготой орны тоонд орцсон учраас хөгжлийн албан ёсны зээл авах цаг нь бол дууссан. Хувийн хвшлийнхэн өөрсдөө эрсдлээ өөрөөд гаднаас зээл босхвол тэр нь манай өр бичигдээд байгаа. Энэ бол яг олон улсын статистикийн аргачлал та. Бид нар юунд санаа зовох ёстой вэ гэвэл яг татвар төлөгчдийн мөнгөөр эргэж төлөгдөх ёстой засгийн газрын өрийн харьцаанд л бид нар санаа зовох ёстой байна. За тэгвэл хоёул энэ тухай ярина. Тэгтээ бид нар ч одоо өнөөдөр санаа зовоогүй ийм гарчигтай юм уншихаар ч одоо заримдаа ингэж штэ. Нэг Монгол хүн болгонд нялх хүүхдтэйгээ бараг төрөх хүүхдтэйгээ хэдэн зуун сая төгрөгийн өртөө болчиход байна гэдэг юм уншихаар чинь бид нар тэр хувийн хвшлийн өөрсдөө төлөх үр байна уу? Засаг ялхаа байчаад штэ. Яагаад энийг ингээд ил тод яригдахгүй тэгээд нэг ийм цул бүхэл захал мэдээлэлээр ингээд бид нэрэл одоо ч болохоо байчаад байна даа л гэж бодоход хүрээд байгаагийн учир шалтгаан юу? Ер нь гэхдээ хэцүү байдал байгаа болохоор л ингэж байна уу? Хоёулаа түрүүн ярьсан л да одоо өнөөдөр улс төрчихгүй гэдэг. Яг цэвэр тоог ярих юм бол би зүгээр нэг тоо хэлье л да. Одоо манай гадаад өрүүдийг энэ чинь 10-аас 15 жилийн хугацаатай байхгүй юу? Нийт төлөх дүнгийг харах юм бол өндөр дүн тарагдчихж байгаа. Яг жилд ингээ хэсэгчлээ төлөх хуваарийг харах юм бол жишээлбэл манай жилийн экспортын орлого 20% тэнцэж байгаа байхгүй юу? Бид нар жилд экспортлж байгаа мөнгөнийхөө 20%-аар тухайн жил төлөх боломжтой байгаа. Энэ бол олон улсын дунджийн хэмжээнд л байгаа. Манай нөө Казах жишээлбэл 30-40% болцсон байна л да. Тэнд бол бас байдал бас эвүүдж байна гэсэн үг. Та түрүүн асуусан ард түмнээс асуугаагүй бондоо гэдэг. Тийм гарчигнэтай тухай мэдээлэл шүү дээ. Тийм. Манайх бол үндсэн хуультай орно. Үндсэн хуулийн дагуу бол улсын хурл бол одоо жижиг ард түмэн гэж тооцогддог. Ард түмэн бол саналаа өгсөн. Улс төрийн намууд бол мөрийн хөтөлбөрөөр санал болгодог. Тэн дээр бол ямар одоо саналыг ард түмэн сонгогчд сонгосон бэ гэхээр эдийн засгийг солонгоруулад өгөөч. Тэртээ дөрвөн ирээдүйд орж ирэх орлогоо одоо наашлуулж аваад яагаад гэвэл цаг хугацаа өнтэй учраас
одоо хөрөнгө оруулаач. Замаа барьяач. Хувийн хвшлээ дэмжээч гэсэн ийм одоо зүйлийг бол үүрэг болгосон байна. Одоо сонгуулиар бол намайг тийм зүйл амлаж гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ улсын их хурлаас бол миний ойлгосноор тогтоол гарсан. Их хурлын веб хуудас дээр бол байдсан билээ. Анх бол 5 тэрбум долларын эрхийг засгийн газар төгсөн байдаг. Та нар 5 тэрбум доллар олж ирээ, босгож ирээ. Энэ бол одоо манай 1 жил, манай 1.2 жилийн экспортын хэмжээ шүү дээ. Жишээлбэл би одоо цалин авдаг байлаа. За нэг сая төгрөгийн цалинтай гэж бодъё л доо. Тэгвэл ярьж яагаад за нэг сая төгрөгийн зээл аваатхаа гэж яагаад л адилхан байхгүй. Ийм үүргийг бол улсын их хурлаас засгийн газар төгсөн 5 тэрбум доллар. Эндээс бол 1.5 тэрбум доллар нь болохоор Чингис бонд хэлбэрээр орж ирсэн байгаа. Тэгэхээр ард түмнээс асуугаагүй биш асуусан. Энэ том боломж бол байгаа. Тэгээ та санаж байгаа бох Чингис бонд, Самурай бонд эдгээр бол нийлээд одоо 1.8 орчим тэрбум доллар байгаа. Анх ингээд санал болгоход бол 3-4 дахин их санал ирж ирсэн. Анх бол 1%-тай, 5%-тай ингээд 10 жилийн хугацаатай. Тэгэхээр гадныхан бол итгээд байгаа байхгүй юу? Итгэж байгаа учраас тэр бондын борлуулалт бол сайн байсан. Манайхан бонд гэхэр өөр гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ бол иргэн хүн жишээлбэл цалингийн зээл авдаг. Би жишээлбэл бэлэн мөнгөөр хизээч машин авахгүй, нэг дор эсвэл байшин хөдөлж авахгүй. Би хизээч хүүхдийнхээ сургалтын төлбөрийг нэг дор маяа гэдэг өгөхгүй. Зээл авч байгаа байхгүй. Ингэжээж би өөрөө санхүүгийн удирдлагыг хийж байгаа. Зээл авснаар надад ямар давуу тал үүсэж байна вэ гэхээр би цаг хугацааг агшааж байгаа байхгүй. 30 жил хөдөлмөрлөж байр авахын оронд 20 жил ажиллаж хүүхдээ сургууль сурахын оронд 5 жил мөнгө хурааж машин авахын оронд би одоо аваад явж байна. Энэний цаана хадгаламж эзэмшигчтэй мөнгө эдийн засгийн хэрэглэлд орж байгаа. Энэ өөрөө ийм давуу талтай процесс юм байгаа юм л та. Тэгээ би жишээлбэл 5 жилийн өмнө нэлээ хөдөө орон нутгаар явж исэн. Тэнд очихоор ингээд өрх толгоос ядуу юм хөтөж өгөх олон байдаг. Банкнд очиж зээл авах гэхээр барьцаа байхгүй, орлого нь хүрэхгүй. Тийм учраас яаж исэн бэ гэхээр туршилтын зурмаар ингээд барьцааг үзэл өгч байгаа, хөнгөлөлтөө зээл өгч байгаа. Яг гоо ихэнх нь бол жоо хүнд байдалд байсан. Гэхдээ ингээд босоод ирж байгаа компани өрхүүд байгаа байхгүй. Одоо Хаан банк, Хас банк, Голомт банк хаан ч очсон мянган жишээ гарч ирнэ. Одоо Баян зүрх төрөх төр одоо манай энэ гэр хороолдож гисэн өрх толгоос эмэгтэйчүүд зээл аваад анх одоо хүүхдүүдтэйгээ хамт зах дээр зогсдог, хүүхдүүдтэйгээ хамт одоо оймс хийдэг гэсэн бол одоо хүүхдүүд нь сургуульд яваад өөрсдөө 2-3 хүн ажилуулад явж байгаа ийм жишээ бол мянгаараа байгаа л та. Энэ ингэж одоо зээл авч ин гэж өөрөө тэртээ төргөө орж ирэх орлогоо л одоо аваад тэгээд хэд дахин өсөх боломжтой болчихж байгаа. Чингис бонд бол яг адилхан. Энийг авснараа одоо зарцуулж байгаагаар бол бид нэр жишээлбэл 60 мянган ажлын байр бий болгоцсон байна. Сүүлийн 20 жилд огт баригдаж чадаагүй замыг 3 жилийн дотор барьчихлаа. Одоо та нотлон санаж байгаа Хөвсгөл аймагт юу болов те 800 мегаваттын цахилгаан их үүсвэрийг оруулсан байна. Тэрнээс юу хэлэх гээд нэхэр монголчууд ядуурлаас гарах хэрэгтэй, ажлын байртай бий болох хэрэгтэй. Манай энэ ажлын байрыг бий болохыг хамгийн их хойшин чангааж байгаа зүйл бол өндөр хүүтэй зээл байна. Хоёрдугаар тог байхгүй хөдөө орон нутагт. Гуравдугаар зам байхгүй юм байдаг гэсэн. Одоо бол энэ байдлууд өөрчлөгдөж байна. Чингис бондор бол нэгдүгээрт арай хэмт их усвартай ийм санхүүжилтийг ажил хийх гэсэн хүмүүст нь өгч байна. Замыг бариад өглөө, эрчим хүчнийх нь асуудлуудыг шийдэж өглөө. Инхээр яг нэг үндсэн хуулинд байгаа хувийн хвшил нь өөр ажлын байр бий болгодог, хувийн хвшил тулгуурласан эдийн засгийн замаар илүү тогтвортой эрүүл замаар ажлын байр бий болох нөхцөл бүрдэж байгаа. За энэ бол таны хэлсэн жишээнүүд бол өнөөдөр харамсалтай тийм ч яригддаггүй боловч бодит үр дүнгийн тооны тухай ярьж байна тийм үү. Тэгэхээр энэ дунд би дахиад энэ мэдээллийн тухай яагаад бид нар ийм мэдээг сонсоод илүү энд итгээд ийн гэдэг тухай. Тэр нэг эксклюзив гэдэг компани бүх юугаа бүтээгдэхүүнээ үнгүү тараана гэж бөө юм болоод. Гэтэл явж тэр нь Чингис бондоос мөнгө авсан компани болж таарласан шүү дээ. Тэр энэ одоо энэ юу хэлээд байгаа. Тэгэнгүүт ерөөсөө ийм л юмаа хийж чадахгүй татвараар дарамтуулаад эдгээр нь бүгдээрээ дампуурч байгаа юм байна ч гэдэг ч юм уу те. Яг нэг хувь хүний нэг гаргасан мэдээлэл энтрийн бид нар мууг нь олж аваад байна уу. Тэгэхээр сайн талын мэдээлэл хүрэхгүй байгаагийн учир юу вэ? Яагаад энэний эргээд хор уршиг нь юунд байна? Яг хоо эдийн засгийн шинжилгээ ухаанд ч байдаг, маркетингийн шинжилгээ ухаанд ч байдаг. Ер нь нэг одоо
хүмүүс нийгэм болоод амьдарч байгаа энд нэг зүй тогтол байна л да. Сайн мэдээ бол ер нь тарж өгдөг маш хэцүү. Сайн мэдээ бол өсрөл 1 2 хүнд очиод тэгэл мартагдчихдаг. Муу мэдээ бол 11 хүн тэр дураар тардаг. Цаашаа дахиад 11 дахидаг. Энэ тэгэхээр ер нь бол манай монголчуудын хувьд бол бүр онцлог юм шиг байна. Одоо муу мэдээ сонссоор байгаад одоо тэрнээсээ одоо ингээд дасал болцсон. Бараг таашаал авдаг гэж. Зөв мэдээ авахаар ингээд эргэлздэг болцсон. Тэр энэ бол бид нар нийгмийн сэтгэлгээ маань бас нэг юм гажуудад явчихж байна л да. Зөв мэдээллийг бол миний ойлгож байгаагаар хөгжлийн банк өгөх гэж оролддог. Харамсалтай нь одоо эксклюзив ч гэдэг юм одоо өөр бусад юмнууд нь болохоор ингээд илүү шууган тараа явчихж байна л да. Тэгээ манай нөгөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань бол энэ дээр өгнөх зөв ажиллах хэрэгтэй гэж боддог. Яг бодиттой мэдээлэл гаргаад тэгэд тэр эксклюзив гэж компани асуудал бол энэ Чингис Бонттой ч хамаатай биш. Ер нь бол нийтлэг асуудал юм байл шүү дээ. Тэгэхээр тэргүү бизнест учирдаг проблемыг асуудлыг Чингис Бонттой ингэж холбоод тэр нь ингээд бас хүмүүс түрээд байгаа нь манай энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ялангуяа ажиллаа хийж байгаа хүмүүс бас тайлагнах тэр соёл чадвар нь бас сул байгааг бол үүсэхгүй л дээ. Энэ за таныг би өмнө нэвтрүүлэгт одоо нээлттэй хилцүүлэг мэтийн нэвтрүүлэгт өрсөлдөх чадварын одоо судалгааны төвийг анх байгуулж тэрийг толгойлж ажиллаж исэн нэг хувьд оруулж исэн л да. Тэгэхээр өнөөдөр бид нэр эргээд хоёлоо энэ өөрийнхөө асуудал руу оръё. Монгол улс одоо өнөөдөр дэлхийн дунд дотор байж байгаа боловч энэ жижиг улс маань одоо тэгээд энийг хямралын гол экспорт гардаг бүтээгдэхүүнүүд маань ийм болчиход байгаа үед тэгэхээр энэ өрсөлдөх чадвар гэдэг юмтай бидний таны судалгаагаар гол өрсөлдөх чадвараа гаргадаг юм энэ үртэй ер нь ямар хамааралтай байна? Яг хөө мэдээж өөр ихтэй байх нь бол тийм сайн үзүүлэлт биш. Гэтэ нэг юм сонин хамаарал үүдээ. Одоо жишээлбэл өрсөлдөх чадвараар хамгийн сайн үзүүлэлттэй орн бол жишээлбэл Сингапур байгаа юм л да. Гэтэл Сингапур бол гадаад өөр нь бол эдийн засгт харьцуулахад маш өндөр. Одоо манайхаас өндөр байгаа. Эндээс хоёр юм хэлж болж байгаа. Нэгдүгээр Сингапурын өрсөлдөх чадвар өндөр байгаа учраас итгэл даах чадвар өндөр байна. Гадныхан бол итгэж зээл өгч гэнэ гэж харуулж байгаа. Бусад орнууд нь бол зээл олж авч чадахгүй шүү дээ. Боломж байсан ч гэсэн одоо төрн итгэхийн хатуу бодлого явуулдаг ч юм уу, итгэдэггүй ч юм уу ийм байж болж байгаа. Тэгэхээр яг ингээ өрсөлдөх чадвар өндөртэй орнуудыг харж байхад ерөн эдийн засгтыг харьцуулахад их хэмжээний зээл авцсан байдаг юм байна. Тэгэхээр яг аль нь учир шалтгаан ингээ хөөгд бол сонирхолтой дуун гарна л та. Цаг хугацааг төрүүлж ашиглаад тэртээ тэргүй ирээдүйд орох орлогоо одоо урьдчилж аваад тэгээд ирээдүйд нэг төрлийн орлого олох байсан бол 3 төрлийн орлого олох боломжоо бүрдүүлж шít. Тэгэхээр өөр гэхээсээ илүү нь бол хөрөнгө оруулалт гэж үзэх хэрэгтэй л доо. Товчхон хэлэхэд ерөн өрсөлдөх чадвартай орнуудын хувьд бол гадаад өрийн хэмжээ нь бол бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байдаг юм байна. Гэнтхэн нэг тийм өөрсдийнхөө бидний хэлэх дуртай Монголын заримдаа ч энэ Монголын эртний зүүрцсэн улам хэлж ирсэн олон зуун жил хэлэгдэж ирсэн үгс маань хайчаач болж байгаа. Өргөө бол зовл баян өвчнгөө бол жаргалгаж байгаа. Тэгсэн мөртлөөсөө таныг сая яриад одоо ирээдүгөөсөө тэртээ тэргүй олох орлогоосоо гээд ингэж ярихаар өнөөдрийн маргаашийн өөхнөөс өнөөдрийн өв шиг гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэр бидний өнөөдрийн энэ үр зээлтэй байх эдийн засгаа хөгжүүлэх гэдэг ойлголтуудын хооронд сая энэ зүрц зүг шиг зарим нэг талаар буруу ойлголт явуулсандаа бид нэр ерөөсөө л одоо өрөндөө баригдаж өтөндөө идэгдэж дуусчихна гэдэг ойлголт давмгаадаад байна. Энэ юунаас юм болчихоо? Энэ өргөө бол баян өвчнгөө болж яриалаа гэж бодвол одоо манай нүүдлийн соёл хэрэгжилтэй холбоотой байх л да. Одоо хээр талд ганцаараа амьдарч идэг. Тэгээд аль болохоор нөр тавьчихгүй ингээд явж идэг. Энэ чөлөө зах зээлийн нийгэмд одоо бидний байгуулах гэдэг нийгэмд бол заавал тийм байх албагүй. Тэгээ өр гэдэг чинь хөрөнгө оруулалтаас өөр шүү дээ. Бид нар бол одоо хөрөнгө оруулалтыг л татчихна. Ирээдүйд илүү их орлого олохын тулд. Тэгээд яг энтэй адилхан хитрхи мэрэгэн жарахаа гэдэг нэг үлгэр жоохон багт үздэг гэсэн юу ч хийхгүй. Хэрвээ бид нар Чингис Бондыг босгоогүй, Самурай Бондыг босгоогүй, ойдлогоог явуулаагүй байсан бол үдээд манай эдийн засаг 3-4 дахин жижиг. Энэ гудамжинд явж байгаа машинуудын тоо 3-4 дахин жижиг. Гадаад сурч байгаа оюутнуудын тоо 3-4 дахин жижиг. Манай малчтын орлого 3-4 дахин жижиг. Манай нөгөө татврын орлого 3-4 дахин жижиг ийм л их байсан. Тэр нөгөө хитрхийн мэрэгэн жарахаа шиг ингээд юу ч хийхгүй ингээд байгаад байх юм уу? Эсвэл нэгэнт энэ өрсөлдөөнтэй зах зээл дээр дэлхий дээр бол мөнгө байна шүү дээ. Юу л вэ мөнгө байна. Сонирхолтой төсөл хаана өнөхөр Монголд байна. Энэ хоёр ингээд уулзаад
боломжоо өсгөжийнхэн зөв л дөө. Манай эдийн засаг бол одоо сүүлийн 4-5 жилийн дотор 3 дахин томрлоо шүү дээ. Дэлхийд дээр ингэж хурдан томорсон эдийн засаг бол байхгүй. Цаашаа ч ингэж өсөх боломжтой. Ингэн чи хэлээ л дээ. Сайн нөгөө ил тод байдлын хууль гарлаа. Тэгээ нэг өхмөл 70 байсан хөрөнгийг ингээ гадаас чинь 7 их 80 гэж яриад л юм тийм үү. Манай эдийн засаг чинь одоо 22 их 80 шүү дээ. Зарим хүмүүс нь 50% эдийн засгийн 50%-тай тэнцэх хэмжээний мөнгө илэрч гарч ирлээ л гэж юм тийм үү. Тэгэхээр энэ хэмжээгээр манай эдийн засгийн өсөлт чи одоо нэг нэрсэн дүнгээр 30%, за бодит дүнгээр бүр 10 оныхтой сурлах юм бол нэг 2-3% гэдэг шүү дээ. Гэтэл энэ зээлийн тэлтийг харах юм бол бас өөр юм хэлээд байд. Бид нар хэрвээ зөв хэмжиж чадах юм бол манай эдийн засгийн өсөлт бол илүү хурдан байх ёстой юм байна. Манайх нөгөө татварын хэтэрхий их дарамттай. Бизнесийг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчин маань их хүнд байгаа учраас зарим эдийн засгч чинь одоо тэгтээ тэр эдийн засаг хэрэгжиж байгаа мөнгө чинь албан ёсны статистикт орж өгөхгүй байна л да. Тэгэхээр манай эдийн засаг бол бидний одоо байгаагаас илүү сайн байх бүрэн боломжтой гэдэг нь саяны тэр хуулиар харагдсан. Яг манайх ингээд өөрсдөө ингээд муу юм харж таашаал аваад түрүүний танилцсан энэ өөрөө бидэнд л хортой л доо. Яагаад гэвэл би нэлээд олон гадны орнуудаар явж үзсэн. Гадаадын хөрөнгө оруулагчтай уулзж байгаа. Тэд нар яаж мэдээлэл авч их сонио авд юм бэлээ. Манай нөгөө хэвлэл мэдээллийнхэн чинь ихэвчлэн ингээд энэ тэн чухал уулзалтанд болохоор дадлагын оюутнуудыг үйлчилдэг юм билээ шүү дээ. Жишээлбэл би хэд хэдэн хэвлэлийн байгууллагад орж байхад анзаарч ирсэн. Ингээд сонин сэтгүүлээс ирж байгаа хүмүүс чинь ингээд өөрчлөгдөд байгаа байхгүй. Эрх болгонд өөрчлөгдөд байгаа. Яг мэрэгсэн аягүй ховор болчиход байна л да. Тэгээ би яг жишээлбэл зэсийн өдөр баяжмал гэл ярьж өгөл гаргахад нөгөө гарч байгаа мэдээ маань ингээд андуураад холиод ингээд утхаад би өөрөө ярьснаа танихгүй болцсон байхгүй. За тэрийг бас нэг сонин байдлаар орчуулж байгаа. За ингээд бүр хэд дахин говьсон мэдээлэл бол гадны хөрөнгө оруулагч нарт очиж байгаа байхгүй. Тэр гадны хөрөнгө оруулагч нар чинь бид нартай адилхан завтай байсан шүү дээ. Тэд нар бол маш завгүй маш олон төсөлтөөр ажиллаж байгаа. За тэгээ тэр Монголоос ирж байгаа мэдээлэл дээр нэг өсрөл нэг 10 минут л зарцуулж байгаа. Тэр чинь их ажилтаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр бидний нөгөө нэг бодит байдал маань бүр хэд дахин говьж дайвж гуйлзад гадны хөрөнгө оруулагчдад одоо очдог. Энэ маань яадаг вэхээр манай нөгөө бондын үр хөвж зөргөөр нөлөөлдөг. Эргээд татвар төлөгчдийн нурган дээр ачаа болж байгаа юм л да. Тийм учраас бид нар энэ бас юм хит харлуулж байгаа маань байгаа ямиг ингэж хараар бодож байгаа энэ соёл маань бол эцээцт хэн одоо хожих уу хэн хохирох уу гэхээр бид нар өөрсдөө л хохирох. Наач яста сонин санаа хэлжлээ. Энэ бол бодит байдал л та. Тийм. Үнэхээр одоо бид нар сая энэ нэг засгийн газрыг унгаах гэж шүнжэнгөө хуралдаал ингэж яхад бол хинэн чилчвдээ. Оюу толгой гэж та нарын ярьж байгаа болгоно орчны оюу толгойн үнцэн чи унж ийн гэдэг шиг энэ улс төрчид тэгжээж магадгүй юм байна гэдгийг бид нар бол хараалаа шүү дээ. Тэгсэн чинь таны ярьсаар бол зүгээр бид нар заавал тэндний хэвлэлийн баг хуралдааг нь явж байгаа гэд нөө мэрэгсэн салбараа мэддэг сэтгүүлчдийн тоо тийм олонгүй болцоод байгаагийн тэгээд нэрэж аль нэг дээд сургуулийн дадлага хийж байгаа охиныг явуулаад за тэр ярианаас нь жоохон таслаа тавьчих гэд. Гэтэл тэр мань хөрөнгө оруулалтад очтгоо гэдэг бол үнэхээр энэ бол маш том санаа маш том юм хэлж байгаа өгүүлбэр үгүй л шүү. Монцомыг агентлаг байгаа юм л да. Тэгээд бас тэр болгон хөргөстэй хүмүүст хурж ажиллаж чадахгүй л байх шиг байна л да. Ингээд ерөөсөө за улс төрчихгүй гэсэн боловч би одоо асуухаас өөр арга алга. Эргээд хоёлаа яг тоо бондынхаа юм руу орно. Ингээд ерөөсөө энэ нэг буруу мэдээлэл одоо тэр засгийн газрыг унгаах хуралдааны асуудал энэ улс төрийн нөхцөл байдал үнэхээр за энэ Монгол руу ч одоо бас нэрээ ийм байж болох юм шүү гэж бодож исэн хүмүүсийг үнэхээр тэгээ түлхчихдэг юм уу? Та яг судлаачийн хувьд энийг бол яг үнэхээр батнут хэлэх үү? За би зүгээр энгийн жишээ хэлье л да. Та надаа ингээд мөнгө зээлц эсвэл хөрөнгө оруулах гэд байжэг. Гэтэл би одоо энэ нэг найзтайгаа нийлээд ингээд компани байгуулаад явж байгаа. Бид хоёрын хооронд ямар ч бизнес тохиолддог нэг тийм асуудал гарлаа гэж бодъё л да. Бид хоёр хоорондоо маргаад явж байгаа. Гэтэл нөгөөх нь орилол за энэ ста нэрээ энэ бүх бизнесийг ингээ аллаа хийлээ ингээд устгаа хийлээ гэж орилоод ивэл та яах вэ? Айн чинь нэг юм болохгүй юм байна л гэж бодож шүү дээ. Үхгүй шүү дээ. Ерөөсөө л энэ байхгүй. Тэр чинь цаана хөрөнгө оруулагч гэдэг чинь хүн л байгаа байхгүй. Яг энэ дээр би нэг эртний нэг үлгэр ярмаар байна л да. Нэг хоёр эмэгтэй нэг нь яг үнэхээр өөрөөсөө ингээ төрүүлсэн жоохон хүүхэдтэй. Гэтэл тэрийг өөр эмэгтэйрэд миний хүүхэдтэй гэд булаацалтаад. Тэгээ хоёулаа булаацалтаад нэг мэрэгэн хаан дээр очиод шийдвэрлэхэр болд юм байна л да. Тэгээ мэрэгэн хаан хэлсэн гэж байгаа. За ингээд дундуур ингээд
цуулаад өгөө 2 байгаа даа аим шигтэй. Гэтэл нөгөө хоёроо ямар хариу үйлдэл үзүүлэх нь ажиглаж байгаа байхгүй. Гэтэл яг төрүүлсэн их нь болохоор битгий тэгээ чи хаа минь ингээ боллоо. Нөгөө нэг төрүүлээгөө авах гэж байгаа хүн тэг гэж зогсож байгаа байхгүй. Энэ өөр нэг хөлбөр үүд. Ингээд булаацалтай гэх тээ. Нөгөө төрүүлээг нь болохоор хамаг хүчээрээ татдаг. Төрүүлсэн их нь болохоор ингээд зөөлөн өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ тэнэг хаан бол нөгөө нэг зөрөгтэй ашиглаад байгаад нөгөө шүү дээ. Ухаантай хаан бол энэ чинь бол хизээч их хүн үрдээ ингэж хатуу хандахгүй гэд шийдвэр гаргаад төрсөн ихт нь. Яг энтэй адилхан одоо манай энэ эдийн засгийг баларч जैन, сүрч जैन, өрөнд оруулчлаа гэдэг хүмүүс бол би бол тэр төрүүлээгөө мөртлөө ингэж айлгаж одоо улс төрийн оноо авах гэдэг хүмүүс юм болов уу гэж би хардیں۔ Яг үнэхээр ингээд зөв зөвтэй зүйл хийгээ явж байгаа эднэр маань бас өөртөө хамгаалаад байж болохгүй байхгүй. Энэ хэрүүлд нь орох юм бол одоо жишээлбэл энд нэг хүн надтай хэрэлдэж тахад би адилхан хэрэлдэж тах юм бол дуу улам чангар нь улам хэрүүлсэн танд улам эвгүйцэтгэл төрнө шүү дээ. Тэгэхээр би ядч л за хоёулаа асуудлаа энэ шийдээ аярхан бай гэж хэлхээс аргагүй шүү дээ. Ягаад гэвэл би чи хоёр тал сэтгэх хэрэгтэй болно шүү дээ. Энэ хүнээ тайвшруулах хэрэгтэй, таныг тайвшруулах хэрэгтэй. Яг ийм байдал одоо манай энэ засгийн газар энэ хөгжлийн банк эдгээр ийм байдалд орцсон байна уу даа гэж би хардیں۔ Та түрүү ярианда тийм ард түмэн дээр ухаантай сонголт хийгээсэй л гэж би боддог шүү дээ. Та түрүү ярианда Монголд хамгийн тийм сонирхолтой үр ашигтай ашгаа өгөх төслүүд байна гэж хэлчихлээ шүү дээ. Дахиад би мэдээлэр. Одоо ерөөсөө ингэж нүүрс чинь үнс болчлоо. Тэгэхээр одоо Монголд бол ерөөсөө тийм сонирхолтой төсөл байхгүй болчлоо. Одоо ингэж төмөр замаа барайгүн дээр байсан юм байна гэсэн яриа яваад эхэллээ шүү дээ. Тэгэхээр одоо үнэхээр бид нэр нүүрсний зах зээлийн тухай нэрээ улам л гутран улам л муу мэдээ бид нэр сонсгол байгаа ганц хамгийн амархан олборлж болох. Тэгэхээр оюу толгой бонд хоёрынхоо уялдааны талаар одоо өнөөдөр ганц ярьж байгаа маань оюу толгой болчиход байна шүү дээ. Таван толгойн тухай бочод ярихаач явчлаа тийм үү. Тэгэхээр энэний талах энэ хоёрын уялдааг та судлаачийн зүгээс өөрийнхөө бодлыг хэлээч. Яг манайх бол хэтийн зах зээл дээр сайн чанарын когч нүүрсээр бол өрсөлддөг. Тэгээд сүүлийн үед бол өрсөлдөөн их ширүүсэж байна л да. Австрали, Индонез сүүлийн үед бол Орос орж ирж байна. Орсын улс хойд төрш маань. Ингээд яг манад бол нэг давуу талууд бол байгаа юм. Чанар сайтай. Одоо байсаар л байгаа гэж та ярих гэдэг юм тийм үү? Гэхдээ үн бол яалтчгүй маш унцаад байна л да. Хэрвээ төмөр замтай болчих юм бол одоо манай өрсөлдөх чадварыг хамгийн их хойшин татдаг байгаа зүйл бол тээврийн зардал. Манайх шиг ачааны машинаар нүүрсээ экспортлдог, зэсээ экспортлдог, газрын тосоо экспортлдог улс дэлхий дээр хаач байхгүй. Энэ өөрөө маш их өртөг зардалтай байдаг. Хэрвээ төмөр замтай болчих юм бол энэ тээврийн зардал зарцуулж байгаа өртөг маань 2 дахин буурахаар юм судалгаа байд юм л да. Тийм учраас төмөр зам хэрэгтэй. Нүүрсний хувьд бол энэ бол зөвхөн түлээд одоо дулаан гаргаад байдаг зүйл биш л дээ. Энэ бол цаана бас ган үйлдвэрлэдэг. Тэгэхээр хятадын эдийн засаг гэдэг маань өөрөө эн чинь 11 их 80-ийн эдийн засаг шүү дээ. Дэлхийн эдийн засгийн бараг 20%-тай тэнцэж байгаа. Манай эдийн засгаас 1000 дахин том. Эний эрэлт хэрэгцээ бол байгаа. Яг одоохондоо бол хятад бол эдийн засаг нь маш хүнд байна. Энэ бол нэг удаан үргэлжлэхгүй байх. Яагаад гэвэл 2-3 жилийн л настай байгуул гэж би харж байна. Хятад бол сүүлийн жилүүд огцсон өсч ирсэн. Тэгээд энэ хит халтыг ерөн зөөлөн газардуулъя гэсэн ийм бодлого баримтлаад ингээд ерөн тэнцвэртэй явахгүй болохгүй юм байна гэд эдийн засгийн эрс өсөлтийг бол нэлээд сааруулж байгаа юм бол энэтэй холбоотой гэж би харж байгаа. Хоёрт та жишээлбэл үйлдвэрлэгч байлаа гэж бодъё л доо 3 талхыг зардаг байсан гэж бодъё. Талхны унахаар та яах вэ? Ажиглагчтайгаа цалин өгөхийн тулд 3 талхыг идэг гэсэн бол 5 талхыг идэг болно шүү дээ. Ингэжээч нөгөө тоо хэмжээг өсгөчөж орлогоо барина. Тэгэхээр нөгөө Хятад бол одоо яаж юм тэгэхээр үнэ бууруулчлаа. Хятад бол олон зуун тэрбум долларын орлого болж байна. Хэмнэлт бий болгож байна. Энэ дээр нь яаж юм тэгэхээр нөгөө Хятад руу нийлүүлж байгаа компаниуд маань бүгд ижлэхэн стратеги барьж байгаа байхгүй. Тоо хэмжээг өсгөж байгаа байхгүй. Ингээд нэг юм чөтгөрийн тавигт орчиж байгаа. Үн унлаа. Нөгөө нийлүүлж байгаа орнууд маань ажлын байрыг хадгалчихуулахын тулд тоо хэмжээг өсгөлөө. Манайх ч нэг хэсэг тэгж явлаа шүү дээ. Тэгээд ингээд ийм хүнд байдал үүсчихэд байна. Газрын тус яг адилхан. Одоо Америк, Саудын Араб, Оросууд яаж чинь үн унаал идэг. Хин төрөлжөнтэй аних уу гэдэг нэг юу байдэн шүү дээ. Тэрэн шиг юм болж байгаа байхгүй. Улам л тоо хэмжээг өсгөхөд.
Яг ийм байдал орчод байна. Гэхдээ энэ бол нэг удахгүй байх. Энэ бол угаасаа ингээд нэг мөчлөг байд юм билээ. Тэгээд тэргүү зарим орнууд, нийлүүлэгч орнууд бол одоо төслүүдөө зогсоогоод эхэлсэн, дампуураад эхэлсэн. Дараа нийлүүлэлтээ зогсооч. Тэгэхээр зах зээл дээр үнийг юу тогтоодог бол эрэлт нийлүүлэлт. Одоо бол нийлүүлэлтний эрэлтээсээ давчаад байгаа. Тэгээ энэ компаниуд ч өөрсдөө ингээд төслөө зогсоогоод дампуураад эхлэн шүү дээ. Аяндаа нийлүүлэлтийн өөр унаа дээр нэрэлт бол хэвэндээ тэгтээ өснө. Гэтэл бол тэгэхээр дараад нь эрэлт нь нийлүүлэлтээсээ давхаар үн эргээд өснө. Бид нар энд л бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж бодож байна л да. За оюут толгойн хувьд бол зэс экспортлж байгаа зэсийн хувьд бол эрэлт харьцангуй гайгүй байгаа. Гэхдээ хятадд бас нэг байдал үүссэн. Хуучин зэсийг алттай адилхан ингэж нөөцлж болдог гэсэн байхгүй. Одоо валютын ханш хамгаалалтын хэрэгсэл маягаар тэрийгэ болцсон чинь нөгөө зэсийг тэгж нөөцлөх нь ашиггүй болж байгаа учраас хурдан зараад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр хятад байсан нөөц маань одоо зах зээл дээр ороод нийлүүлэлт өсөж байна. Гэхдээ энэ нийлүүлэлтийн илүүдэл бол нэг их удаан үргэлжлэхгүй байх. Эргээд зах зээл бол тэнцвэртэй очих байх. Ер нь одоо энэ дэлхийн одоо манай оюутлоготой ижил төстэй уурхайнууд руу одоо бид нар чи энэ мэн л амь тавьчих байл гэдэг дээр айсан. Тэгсэн мөртлөөсөө тал талаас нь янз бүрээр ярьсан л нэг юм улсууд болчиход байна шүү дээ. Тэр би таныг бол одоо ямар нэгэн улс төргүй жинхэнэ тоондор суурилсан юм ярих гэж байгаа болохоор энэ рүү орж ирж байгаа хөрөнгөний урсгал чухам ямар үедээ манайхтай харьцуулахад. Яг манайхтай адилхан ийм түүхийд экспортлдог орнууд байна. Эднэрт ингэж мөнгө оруулаад ашиг хөрөнгө оруулж ашиг олдог улсууд байна л да. Тэгэхээр энэний урсгалыг ингээд тооцож үзлээ л дээ. 10-11 онд нөгөө үн өндөр байх үед бол баян орнуудаас манайх шиг хөгжиж байгаа орнууд руу жилд 500 тэрбум долларын хөрөнгө оруулалт ордог гэсэн юм бэл. Одоо Монгол улсын эдийн засгийг 50 дахин өсгсөн. 50 Монгол улсын хэмжээтэй хөрөнгө оруулалтыг жил болгон манайх шиг орнууд руу цутгадаг байсан юм байл л да. Тэгээ 12 онд энэ нэлээд буурсан. 13 онд бүр буураад 14 онд яасан гэхээр хасах 500 тэрбум болж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө оруулсан хөрөнгө буцаж татах үзэгдэл явж байна. Дэлхийд даяар. Яг манайхтай адилхан орнуудаас бүх хөрөнгө татаж эхэлж байгаа байхгүй. Уг нэмэх урсгалтай байлаа шүү дээ. Одоо хасах урсгалтай болчихлоо. 15 онд 250 мянга болсон. 16 онд энэ нэг баланслахаар байна. Тэгтэл хасах 30 орчим тэрбумтай байх болов гэж бодож байгаа. Тэгэхээр яг манайхтай адилхан орнуудаас хөрөнгө буцаж одоо үргэлжлэх ийм хандлага урсгал бий болчихдоо л доо. Манайх бол энд сөрөг чиглэл одоо сэлж чадчихна. Жишээлбэл оюутлогын гүний урхаад зориулж бол дэлхийн хамгийн шилдэг 15 банкаас 4.4 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татчих байгаа. Тэр энэ бол манай эдийн засгийн 40% тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг бид татчих байгаа. Тэгэхээр бид нар бол дэлхий одоо ингэж хямраад хөрөнгө оруулалтын урсгал саарч яхад оюутлогоор дамжуулж бол бид нар шал өөр одоо чиглэлийн ийм одоо хөрөнгө оруулалтыг бол татчих чадчих байгаа. Одоо ингээл ярихаар тэгээд угаасаа эн чинь хэр зүг байсан, яасан ийсэн гэд тэрхэл байсан гэдэг яриа их гараад байна л да. Тэгэхээр миний хувьд бол одоо өнөөдөр тань эдийн засаг судлаачтай уулзж байгаа хувьд юу гэхээр за одоо ингээд яаж ч гэсэн нэг болж одоо биднэрт өнөөдөр нэрээ одоо ингээл өнгөрч байгаа дүүрч байгаагаа яриа суух юм уу? Хит ирээдүй байна уу? За тэр үрийн тухайд ярьж байхад өөрөө хэллээ шүү дээ. Хувийн хвшлийнхэн эрсдлээ аваад гарцсан зээлүүд байгаа гэж. Тэр энтер маань чухам ямар байдалтай байх юм? Бид нарт ер нь нэг жоохон өөдрөг харах нөхцөл болно. Үнэндээ та бол ер нь бол хүнд байгаа гэж тодорхойлох уу? Эсвэл яг уу богино хугацаанд бол амаргүй байгаа хүнд байгаа. 16 17 онд бол хүнд байгаа. Жишээлбэл 17 онд бид нэр одоо Чингис Бондын хувьд нэг 700 сая доллар эргүүлж төлөх юм билээ. Гэхдээ одоо төлөхөд бэлэн 500 сая доллар байгаа. Жилийн төр бол 200 сая доллар бол өлөх нь одоо амархан цуглаж байгаа. Тэгэхээр нөхцөл байдал хүнд байгаа гэдэг нь манай гол одоо худалдаа авах шатын зах зээл, дэлхийн зах зээл өөрөө хүнд байгааг л би хэлээд байна л да. Тэрнээс манад бол боломж бол байгаа айх шаардлага байхгүй. Зөв би энгийнээр чи авч хэлээ л да. Манайх гэдэг айл одоо гэр хороолт үүч. Манайх гудамжиндаа нэг 10 айл үүдэг л дээ. 10 айл байг. Зарим нь халуун ус ажиллаулдаг, зарим нь мохлог ажиллаулдаг, зарим нь түүц ажиллаулдаг. Тэгээ нөхдүүд голомт ч юм хаан банкнд очиж зээл авах гээд оцсон чинь 8-9 айлд нөхгүй. Бараг нөгөө өгсөн зээлээ буцааж явна, барьцаагаа авна гэд. Манад бол зээл өгөөд нь шүү дээ. Ягаад тэр банкуд надад зээл өгдөг? Буцааж төлж чадна л гэж бодоод бодож байгаа учраас өгж байгаа шүү дээ. Тэгэхээр манайх бол яг ийм
иймэрхүү байдалтай л байгаа байхгүй. Яг манайхтай адилхан уул уурхайн экспортоор түшгэлсэн орнууд байна. Ихэнх нь бол хөрөнгө оруулалтанд татарчаад гадагшаа гараад байгаа байхгүй. Зээлж олдохгүй шүү дээ. Манайд бол ингээд ямар ч гэсэн зээл усах ёо гэхэд хүмүүс ирээд авъя, эрэлт нь өндөр байна. Тэгэхээр энэ үднээсээ харахад бол манай ирээдүйд орлоход нөгөө мөнгө өгч байгаа хүн чинь санаа зовхгүй шүү дээ. Тэгэхээр биднэрт зээлдэгчнэр итгээд хөрөнгө оруулъя гэж хаад яагаад бид нар тэндээс айх ёстой. Тэгээ манайх чи өрийн удирдлагын хуультай өрөө удирдаад явчихна. Эн чинь бол энэ маш олон янзын хяналт байгаа. Энийхээ хүрээнд явж байгаа байхгүй хуулийн дагуу. Тэгээд та түрүүн гэхдээ миний нэг асуултанд хариулаагүй юм байна шүү дээ. Юу гэвэл тэр үнэхээр бидний дотооддоо ингэж хэрэлдээд байгаа нэрээ санамсаргүй санаандгүй унагсан нэг үг маань өөрөө эргээд эн чинь эргээд мөнгө орж ирэх бас нэг өөрөө хэлэх юм бол одоо өнөөдөр тэр талах хийж байгаа гэдэг шиг дотооддоо юм хийж байгаа улсуудаа зогсон байдалд оруулчих тийм рүү үнэхээр тийм бодит байна уу гэдгийг та түрүү хариулдаг байхгүй юу? Тийм ер нь ажил хийж байгаа хүмүүс бол шүүмжлүүлдэг. Шүүмжлээл ингээд дараад хар чинь улс төрийн оноо хож магадгүй л дээ. Өө юм болохгүй байна. Одоо би гараад ирвэл сайжруулад өгнө гэж хэлжээж болох юм л да. Тэгэхээр нөгөө эн чинь өөрөө дэлхийд сөрөмлүүлжүүлээд байгаа юм л да. Би өөрөө одоо жишээлбэл барууны орнуудад бас баггүй хугацаагаар амьдарч үзсэн. Барууны орнуудын их хурл улс төр ямар гэдгийг гадарлана л да. Жишээлбэл тентгийн парламент бол нэг спикертэй байдаг те. Нэг хоолоогоор нэг амаар дамжиж гадагшаа мэдээлэл өгдөг. Яг манайхтай адилхан жишээ байна л да. Энэ газрын төсвөр их баян орн байсан юм лээ. 70 донд. Тэгээ гинт газрын төсвөө нэг шөнийн дотор 5 дахин өссөн юм байна л да. Тэр орнууд за энэ гадны компаниудтай харьцъя. Одоо асуудал яригээд гэхдээ эхэлж хоорондоо ирсэн баг. Яг тэр парламент дотор 5 намынхан дараа нь сууж байгаад тавлаа тохирчоод за энэ том төслөөрөө цөмрө улс төрчихгүй шүү. Яг энэ хуулийн дагуу ингэж л ярих гээд. Манайх ядгүй хөр жишээлбэл оюутлогоо тавнлахаар ингээл хит хуваагдал ярьчихж байгаа баг. Тэг манайх болохоор нэг бодлын нэг хит ардчлалтай ч юм уу. Тэгээд нэг их хурлын гишүүний хэлж байгаа үе чинь баруунд юу гэж харддаг вэ гэхээр баруунд чинь парламентын гишүүний үг чинь маш хариуцлагатай байдаг. Хэдний шалгуурд авч гарч ирдэг. Төрийн бодлогын хэмжээнд ойлгогддог. Манайд их хурлын гишүүн гараа хэлчихээр гадныхан ч ойлгохгүй шүү дээ. Энэ бол их хурлынх нь бодлого байна гэдэг. Энэ зүгээр санамсаргүй хэлчихээ. Эсвэл одоо уурын хэлчихтэй гэж ойлгохгүй. За тэгтээ энд нэг мэдээллийг би iTime дээр гаргацсан байсан. Moody's-ийн судалгааг дурдаад энүүгээр бол Монгол улс Саб-Сахарын Африк болж магадгүй гэсэн байгаа байхгүй юу? Moody's гэдэг бол бас Moody's шүү дээ тийм. Тэгэхээр энийг та юу гэж тайлбарлах вэ? Саб-Сахарын орнууд гэхээр одоо манайхтай адилхан хэдэн орнууд байдаг. Одоо юугаар адилхан бэ гэхээр түүхийд экспортлж амьдардаг. Мозамбик байна, Танзани байна, Өмнөд Африк байна. Одоо экспортын орлогын ихэнх нь газрын тос ч юм уу, нүүрс ч юм уу, төмөрч байдаг юм уу. Иймэрхүү орнууд байдаг л да. Эдгэрийн зээлжигч зэрэглэл нь бол бас буураад байгаа. Ер нь бол ихэнх орнууд их буурч байгаа шүү дээ. Австрали, Канада, Орос гэд. Ер нь түүхийд экспортлж байгаа ихэнх орнууд их буурч байгаа. Тэгэхээр яг тэр үзүүлэлтээр адилхан байна гэж хэлсэн болов уу гэж би хувьдаа таамаглаж байна л да. Манай одоо зээлжигч зэрэглэл бол мэдээж бидний одоо хүссэн хэмжээнд өндөр биш байгаа. Цаашдаа бол буурч болзошгүй. Юунаас шалтгаалж буурах вэ гэхээр хэтийн зах зээл хэрэг хурднаас хэрэгхээр байна. Зис нүүрснүү нь ямар байхаар байна. Монголчууд тэр улс төрчих нү гэд иймэрхүү шалтгаануудаас шалтгаалж буурч магадгүй л гэж хэлсэн болохоос биш. Африкийн орноос орно гэсэн юм байхгүй шүү дээ. Манай энэ зарим хүмүүс Африкт очиод сая энэ Куб Мөб гэл иймэрхүү орнуудаар очисон байлээ. Сүүлийн 20 жил нэгч байрлал баригдаагүй улсууд зөндөө байна гэж хэлээ. Гэтэл манай сүүлийн 20 жил байтугай сүүлийн 2 жилийн дотор хэдэн барилга баригдаж байна. Улаанбаатар ч одоо 20% өсчлөө шүү дээ ганцхан жилийн дотор. Байшин барих боломжтой. Чингис Бондын ачаар. Тэгэхээр заримдаа ингээл нэг өглөө босоод харахад л өндөр байшин 30 баригдал эхэлсэн байх юм байна шүү дээ. Эндээс юу харж байна тэгэхээр тэр харьцуулалт бол би тэр маш буруу л гэж харж байгаа. Ягаад гэвэл манайх бол энэ ч л тэгэл одоо нөгөө хүмүүсийн дунд яриа үүсгэж штэ. За ерөөсөө л Африк болох юм байна гэл ингээл. Тэгэд би баг заримдаа тэр Африкийн хүмүүсийн сонсвол баг гомдморч шүү дээ. Заавал муу юмны жишээ байх албагүй шүү дээ. Харин тий. Хамгийн сүүлийн жишээлбэл хүний хөгжлийн индекс гэдэг үзүүлэлт байдیں۔ Тэрийг ингээд хамгийн сүүлийн албан ёсны тооцоог харахад манайх бол өндөр хөгжилтэй орнууд орцсон байгаа байхгүй. Хуучин бол нэг дунд хөгжилтэй гэдэг байсан шүү дээ. Тэр статистикийн тоонуудыг харж хахад их олон жилийн өмнө хуучирсан
үзүүлэлтүүдийг ашиглаад байж хахад л манайх бол хүний хөгжлийн индексээр бол Африк орнуудыг хол хайцсан байгаа байхгүй. Тийм учраас тэгж нэг тийм хийсвэрээр төсөөл тулгуурлаж ингэж өөрсдөө харьцуулахын оронд үнэхээр тэр бодиттой судалгааг л харчмаар байгаа юм л да. Дэлхийн банкны биш тэр чи юу лээ Нүбийн веб хуудсан дээр байгаа. За ярилцлага маань 5 минут үлдсэн байна гэж мэдэгдэж байна. Тэгэхээр би одоо энэ дотроо баялаг бүтээж байгаа. Энэ жижиг дунд гэдэг тодорхойлолттой энэ үйлдвэрлэлийг үнэхээр одоо монголчуудаа өөрсдөө баялаг бүтээж тижээж байгаа энэ хүмүүсийн ерөнхий байдал тун хэцүү болчлаа гэл татварын дарамтанд орж ийн гэл ингээл бас л нэг тийм гутраг юм яриад байна л да. Тэгээд дээрэс нь одоо энэ бондтой таны бондын тухай ярих гэж яасан болохоор бондын хүү төлөөд ирэнгүүт одоо энэ жилээс ч эх жилээс чинь валютын хомсдол үүснэ, төгрөгийн ханш буурна гэл дахиад ийм нэг прогнозууд яваад байна л. Одоо хятадын эдийн засгийн сэргэлт энэ түүхийн эдийн үнийн өсөлт за улс төржитгээ та 3 том хүчин зүйлийг нэрлсэн. Өөр биднэрт одоо сайжруулад яваад ах ямар хүчин зүйлүүд байж болмоор байна. Энэ бол одоо улс төрчд маань нэг ухаантайхан шиг бол улс төрчдийг болох байх. Нөгөөдөл нь биднээс даанч хамаарахгүй л байна л да тийм ээ. Тэгэхээр биднээс хамаарах юм юу вэ? Бид тэр бол гайгүй сайхан гэрэл гээгээ тийм ярьчлаа гэж бодож байна. Ер нь хувийн хвшлийнхэн жижиг дунд үйлдвэрүүдийг өсч өндөх хамгийн том одоо боломжийг бол тэднэрт эрх чөлөөг нь л өгөх хэрэгтэй. Тэр бол үндсэн суур нөхцөлд нь хангаад өгч хэрэгтэй. Тэр нь болохоор инфляц байгах хэрэгтэй. Хуучин чи манайх чи инфляц 30% байдаг л шүү дээ. Одоо бол 1.3% гэж байна. Энэ бол өөрөө маш том давуу талыг бий болгож байгаа. Хуучин манай гадаад худалдааны алдагдлал чинь 2 тэрбум долларын алдагдaltaй байлаа шүү дээ. Сүүлийн 2 жил бол дандаа 500-700 сая төгрөгийн ашигтай гараад байгаа байхгүй. Тэгэхээр одоо цаашдаа бид нар гаднаас импортлохын оронд дотроо үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж ингээд явах боломж бол байгаа. Тэгэхээр манай би бол болохоор аль болохоор үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж жишээлбэл вариан байх юм бол Монголынхаа авах гал ингээл байдаг л да. Цүнхэн дээр бол асуудал байдаг. Гадныхыг авчвал нэг 5 жил барьдаг. Манай цүнх бол нэг 2 жил бариад байгаа. Гэхдээ яг энүүгээрээ би юу хэлж чинь гэхээр бид нар л өөрсдөө их оронч байж тэрийг голохгүй нэг 2-3 жил хөл дээрээ одоо зохицлон дэмжихгүй юм бол өөр хин дэмжих юм бэ гэсэн нэг юм зүйл байгаа л да. Тэгэхээр төр засгийн төвшөнд бол энэ эдийн засгийн тэнцвэрийг бол маш сайн хангах хэрэгтэй. Тийм хоосон өсөлт нэг ганц нүүрс нүн дээр өссөн өсөлт тэр нэг бэлэн мөнгө тараагаад инфляц бий болоод инфляц бий болохоор зээлийн хөө өсдөг. Ер нь инфляц бол чөтгөрийн хамгийн одоо хорлонтой зэвсэг гэж үздэг шүү дээ. Ядуурлыг бий болгодог. Ажлын байрыг устгах ганц том зүйл бол инфляц гэдэг. Одоо төр засаг маань бол энэ шин тэнцвэрийн бодлого гэдээ гаргаад ирлээ. Инфляц намд орвэ. Гадаад худалдааны тэнцэл бол зохистой хэмжээнд бай. Ард иргэдийн зүгээс явах миний хувийн бодлоор шүү дээ. Айлхаар үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж сонгуульд айлхаар ухаалаг оролцоод байгаа боломжийг хараад ингээд өөрсдөө илүү ихтгэлтэй байгаасаа л гэж хүсэж байна л да. Одоо манай монголчууд чинь энэ сүүлийн манжийн социализмын үед л ороод ийм нэг гутран дээшээ харсан болцсон юм уу? Яг тэр дундад зүүнний тэр одоо Чингис хааны үеийн гэж манайх ярьдэн шүү дээ. Харахад айлхаар тийм бусдаас хамааралгүй өөрийнхөө амьдралыг өөрөө явуулдаг нэг юм чадвар шүү дээ. Энийг л бид нэр сэрэх хэрэгтэй болов гэж хаардаг. Тэгээ ер нь бол би Монголынхаа иргэдүүдийг итгэж байгаа. Эдийн засгийн тэр суур үзүүлэлтүүд нь бол сүүлийн үед их сайхан болоод байна л да. Бид нар бол өндөр даралттай сахарын өвчин тусцсан. Тэгээ тэрийг ингээд өндөр кофегаар өөртөө хураад яваад байдаг гэсэн бол одоо бол ядчил нэг илүүдэлж ин байхгүй болцсон. Даралт нь хийм хэмжээнд орцсон ийм байдалтай байна л да. Одоо цэвэр тоо ярих юм бол. За ямар ч байсан таны нэг их тоо ярьсангүй. Гэхдээ угаасаа нэвтрүүлэг дотор их олон тоо хүн чэйдэлдэг юм гэнэ. Ерөнхий өнгө аясаараа бит хоёр нэг л юм хэллээ гэж би бодож байна. Би бас тантай өөрийнхөө санал бодлыг, үзэл бодлыг хуваалцсны хувьд би дэндүү хардаж сэрдэж мууг харж ингийн оронд хэрвээ бид нар энэ эдийн засаг гэдгийг өөрийнхөө дүгнэх гэж байгаа бол энэ тоо руу харъя. Судалгаа олж мэдээ. Тэгээд та бүхэн ч гэсэн судалж байгаа юм бол энэ талаар мэдгэхтэй бол энгийн үгээр илүү үнэн бодит мэдээлэл хүргэхэд бас хүчин зүтгэж энэ талаар ч гэсэн мэрэгсэн сэтгүүлчд үнэхээр хэрэгтэй байгаа ч та бас дурдлаа. Тийм энэ дээр бол одоо мэрэгжлийн сэтгүүл зөө эдийн засгийн судлаач нар бол маш их юм хийх шаардлагатай л гэж би харж байна. За баярлалаа. Амжилт хүсье. Цагийн үзэл бодлын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард эдийн засаг судлаач Чулуун Цэрэнгийн отгочлоо оролцлоо. Анхаарал үзэгчдэд баярлалаа. Сайхан амраарай.